Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Оюуны хөгжил 5 дугаар ангийн хичээлийн 3 дугаар бүлэг оюун ухааны хөгжүүлгийн хичээлээ эхэлцгээе. Эдгээр дасгалууд нь визуал болон бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх, богино хугацааны ой тогтоолт болон сэтгхийн хурдыг нэмэгдүүлдэг. Визуал сэтгэлгээний бодлогуудыг бодсноор ажиглан харах, зурагтай ажиллах чадвар, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг. Ой тогтоолтын бодлогыг бодсноор анхаарал төвлөрүүлэх, богино хугацааны ой сэргээн санах чадварыг хөгжүүлдэг. Сэтгхийн хурдыг хөгжүүлэх бодлогыг бодсноор хурдтай сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Бүтээл сэтгэлгээний бодлогыг бодсноор сониуч, уян хатан, уран сэтгэмжтэй, эрмэлзэлтэй, ордлоготой байдал болон өөрөөр харах чадварыг хөгжүүлдэг. Сурах бичгийн хуудас 67, бодлого 3. Зурагт хэдэн панда байна вэ? Хусны баавгайг тоолохдоо хаттай болон моттой хэсгийг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Ажигласнаа тулгаарай. Зураг дээр нийт 7 панда байсан байна. Дасгалыг амжилттай гүйцэтгсэнд баярлалаа. Сурах бичгийн хуудас 69, бодлого 5. Зургаас 5 хошууг олж тодруулан зураарай. Биетүүд хаашаач харсан байрлалтай байж болно. Зурснаа багштайгаа тулгаарай. Дасгалыг амжилттай гүйцэтгсэнд баярлалаа. Сурах бичгийн хуудас 78, бодлого 2. Зураг дээр юу байна вэ? Усан дотор юу байна вэ? Хоёр дахь дүрслэлийг яаж харуул хялбар байна вэ гэдгийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. Хариултаа тулгацгаая. Толгоогоо цагийн зүүнний дагуу 90 хэмээр эргүүлж харуул морины толгой харагдаж байна. Дасгалыг амжилттай гүйцэтгсэнд баярлалаа. Сурах бичгийн хуудас 80, бодлого 3. Биетүүдийг дээрээс нь харахад ямар дүрсүүд харагдах вэ? Сайн ажиглаарай. Хэдэн биетийг давхарлан байрлуулсан байна вэ? Ямар өнгөтэй биетүүд байна вэ гэдгийг ажиглан хараарай. Биетийн хэлбэр, дүрс, өнгө, байрлал зэргийг ажиглан дээрээсээ яаж харагдахыг төсөөлөн харгалзуулаарай. Биетүүдийг дээрээс нь харвал ийм дүрсүүд харагдах нэ. Сурах бичгийн хуудас 89, бодлого 3. Үсгүүдэд ямар тэмдэгтүүд харгалзаж байгааг хурдан тогтоож зүйрүүгсийг тайлж уншаарай. Үсэгт харгалзаж буй дүрсүүдийг богино хугацаанд тогтоогоорой хүүхдүүдээ. А, Б гэсэн дараах 2 зүйрүүгс байна. Зөв хариулт нь ямар үгс байх вэ? Ад нь хүн ахтай, дээр захтай. Бэд нь эрхийг сурахаар гэрхийг сур гэсэн зүйрүүгс байжээ. Дасгалыг амжилттай гүйцэтгсэнд баярлалаа. Сурах бичгийн хуудас 90, бодлого 4. Доорх үгсийг хүснэгтээс олж өнгийн харандагаар тодруулаарай. Тодруулснаа тулгаарай. Би, аав, авга, нагц, ач. Хүү, эмээ, ээж, зээ, охин, өвөө, ах, эгч,
дүү гэсэн эдгээр үгс байжээ. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Баяртай.